гэмтрэг эрүүг дээр авилга албан тушаалын гэмтрэг, авилгын гэмтрэгт холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэгс гол нь одоо тоо баримт асууж байгаа шүү. Танай прокурорын шатанд хэрэг буцаагддаг. Нөгөө талаар шүүхийн шатанд хэрэг буцаагдаж хэрэгсгүй болдог. Танайхаас ялдах дүгнэлт үйлдүүлээд явсан гэмт хэрэгт, авилгын гэмт хэрэгт хэдэн хувь нь одоо шүүхөр очиж шийдэгж байна. Хэдэн хувь нь одоо хэрэгсгүй болж буцаагдж байна. Эндээс юу харагдах вэ гэхээр прокурорын шатнд прокуроруудын одоо хяналт тавьсан байдал, хуулийн хүрээнд ажлын ур чадвар, асуудалд хандж байгаа хандлага байдал юмнууд бас харагдах болов уу гэж энэ тоо судалгаанаас. Энэ дээр одоо танд ямар тоо баримт байна вэ? Нэгт. Хоёрт би таны өмнөх прокурор Энх Хамглан гэж прокурор байсан тийм ээ. Би 2-3 удаа тэр прокурорын одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн зүйлийг үнэхээр харж бахархаж ирсэн. Монгол төрийн, Монгол хууль сөхөх байгууллагуудын өндөр албан тушаалтнууд ингэж асуудалд ханддаг болоос болж гэн гэж. Хууль, шүүх, прокурорын байгууллагууд итгэл бас тэр зэрээр нэмэгдэжсэн. Тухайлбал танай өмнөх одоо прокурор бол энэ одоо төрийн ордон дотроос энэ чуулганы танхимаас хариуцлага эхлэх ёстой гэдэг үг. Одоо үнэхээр одоо байгаа онсон үгийг хэлж ирсэн. Асуудал тэгж хандж ирсэн. Хоёрт Батулгын ерөнхийлөгч байхдаа элбэгдэрж одоо талаар шалгуулах материалыг прокуроруудыг бүрэн бүрэлдэхүүнээр суулгаж байгаад өгж ирсэн. Шалгаж өг гэдэг асуудал. Тэгэхэд бол үгүй юм байдгүй маа гэдэг юмыг ярьж бас одоо асуудалд хандж ирсэн. Энэ хоёрхан жишээнээс харахад бол үнэхээр одоо бас төрийн хууль цаазын хүмүүс бол одоо асуудалд ингэж хандж явах ёстой байна гэдэг байдлыг харуулж ирсэн. Тантай ийм асуудал өнгөрсөн таны одоо бүрэн эрхийн хугацаанд гарч ирсэн үү? Хөндлөнгийн байдлаас одоо нөлөөлөх байдал гарч ирсэн үү? Хэрвээ гарч ирсэн бол энэ асуудалд яаж хандж ирсэн бэ? Цаашдаа ийм асуудал гарахгүй гэх баталгаа байхгүй. Хэрвээ ийм асуудал гарвал та одоо асуудалд хэр шударгаар Монголын ард түмний хууль шүүхийн талд асуудал байж асуудалд ханд шударгаар хандж чадах уугүй юу? Энэ дээр бас нэг та хариулт өгөөч. За прокурорын хувьд прокурор төрийн тусгай албаагч. Прокурор өөрөө өргөсөн тангарахтай. Тийм учраас өргөсөн тангарагаас няцахгүй ажиллах үүрэгтэй. Манай бүх прокурорууд энэ өргөсөн тангарахтай үнэхээр би ажиллаж байгаа гэж боддог, ажилласаарч байгаа. Миний хувьд ямар нэгэн нөлөөлөл байгаагүй. Ерөнхий байдал ингээ харахад бол эргийн нөлөөлөл, томилгооны нөлөөлөл гэдэг ийм л хоёр нөлөөлөл байдаг л хальж газар. Ямар ч томилгооны нөлөөлөл байгаагүй, ямар ч эргийн нөлөөлөл байгаагүй. Энэ бол прокурорын байгууллагын өөрөө бие дааж ажиллах энэ бол суурь юм. Тийм ч учраас 2019 онд та авилгалтай холбоотой хэрэгийг асууж байна. 78 хэрэг шүүгчилжижсэн 2019 онд. Өнөөдөр шүүхэд 306 хэрэг 2004 оны байдлаар шилжсэн. Энэ бол прокурор өөрөө бие даасан хэргийг шилжүүлж өөрийнхөө үндсэн үүргээ хэрэгжүүлж яана л гэсэн үг. Авилгал албан тушаалын хэрэгтэй холбоотой эдийн бас тооронд бий. 2022 онд 188, 2023 онд 93, 2004 онд 222. Одоо энэ 25 оны 1 сарын байдлаар 64 хэрэг. Ингээд нийтдээ 667 хэрэг авилгал албан тушаалын хэрэг шилжсэн байна. Тэгэхээр энэ тоо баримтыг ингээд харахад бол бас прокурорын байгууллага өөрөө бие даасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаагийн энэ тооромтоор илэрхийлэх юм а гэж таны асуултанд хариулж байна. Одоогоос 3 жилийн өмнө хаас 2-3 жилийн өмнө прокуроруудын оролцсон гэх бас одоо олон нийтийн сүлжээгээр гарсан асуудлууд гарсан. Янз бүрийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр хүүхэн шугамтай холбоотой асуудал гарч ирсэн. За өөр бус одоо янз бүрийн асуудалтай холбоотой нэр бүхий прокурортой холбоотой асуудал. Энэ хэрэг одоо юм болж таарсан бэ, дууссан бэ?
Гэхдээ манайхан болохоор одоо ингээл нэг хэрэг гарахаар нэг гараал бөөн дуйлан шууган болол ингэж явдаг. Тэгэл замхарсаар ерөөсөө өнөөдөр усан тайсан чулуу шиг хэрхэн яаж шийдэгдсэн мэдэгдэхгүй ингээл өнгөрдөг. Тухайн үеийн хэрэгт холбогдчихсэн прокуроруудын асуудлууд өнөөдөр яаж шийдэгдсэн бэ? Прокуроруудын өөрсдийнх нь холбогдсон асуудлууд. Энэ дээр нэг хариулт өгөөч. За хэрэг нь ч ямар хэрэг юм бол та. За ямар ч хэлсэн ер нь бол прокурортой холбоотой 8 холбогдлолтой энэ зөрчил гаргасан прокуроруудыг ажлаас чөлөөсөн. Би бодохдоо тэр дотор байгаа хүн чөлөөлөгдсөн. За нэрийг нь хэлээгүй боловч тэр хүн одоо шүүхээр үндэслэгүй чөлөөсөн гэд өсөлтөө гаргаад явж байгаа. Нэг ийм л тохиолдол байна. Би бол таны хэлж байгаа тэр хэргийг миний хэлж байгаа хэргийг мөн бахаал гэж ингэж бодож байна.